Ходоодны дурангаар давхар хеликобактерийг шинжилдэг Уриозын төрөвчлсөн онцлогоор Монголд бүрэн хүрэлцээтэй боллоо. Сайхны хүртэл дурангийн онцлогоогоор ходоодны шарх үүссэн шалтгааныг нарийн тогтоох аргагүй байж, гэтэл Монголд шархлааны 98% хүргэдэг хеликобактерийн тархалт насанд хүрэгчдийн дунд 72-аас 82, хүүхдүүдэд үүнээс ч дор 65-аас 100% бүртгэгдэж, ходоодны хорт хавдраар дэлхийд 2-т орж байна. Энэ судалгааны дүн шинжилгээ ухааны үндэслэлтэй нотлохоонд суурилсан эмчилгээ хийхэд зөв оншилгоо шаардагдаж ирсний илэрлээ. Анагаах ухааны доктор, дэд профессор Оюун Цэцэг бидэнтэй ярилцсан ярианыхаа сэдвийг энэ асуудлаар хэлсэн нь Монголд хеликобактерийн Уриозын төрөвчлсөн онцлогоор бүтээх болсон гол үндэслэл нь юм а. Анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн эрдэмтэн багш нараас бүрдсэн түүний багийнхан онцлогоороо гаргаж авахын тулд 15 жилийн турш хөдөлмөрлөжээ. Шарх шалбархаа өрөвсөл одоо ийм юмнууд илэрхээр энийг шалтгаан нь олон янз байж болно. Тэ хоол унднаас болж болно, эмнээс болж болно, стрессээс болж болно. Тэгэхээр биднэрт гарын дор бэлэн ийм юм байж л юмар байгаа байхгүй. Бүх дуран хийж байгаа газрууд төр бэлэн байж ах хэрэгтэй байгаа байхгүй. Тэгэхээр бид нар гадны ийм юмар хангагдах юмсан ингээд ажиллаа судлаад яхаар хангахдахгүй олон жил боллоо л доо. Тэгэхээр зэрэг бид нар нөгөө хүнтэй эмчилгээгээ эхлэхийн тулд мэдчихэж эмчилгээ бичмээр байдаг. Эмч хүмүүс чинь. Тэгэхээр энийг үзчих юмсан. За дээр нөгөө дуран хийж байгаа эмч чинь хүн дурандчаад энэ ийм юмнаас болсон шарх байна гэд гүйцэд оншид тавьмаар байна шүү дээ. Тийм учраас бид нар энийг хийж болдог аргын судлаад хийдэг аргын судлаад хий гэж зориод манай анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн хэсэг эрдэмтэд судлаачид энэ дээр ажилласан. Ингээд ажиллаад энэ онцлогоорыг бий болгоод байгаа юм л та. Хеликобактерийн онцлогоорыг аль биесээр импортлдог аж ахуй нэгж одоо ч байдаггүй байна. Учир нь улсын хэмжээнд 40 гаруй дуран онцлогоо байдаг нь эрэлтийн хувьд цөөн, нөгөө төгөр нэг бүр нь 16-аас 17 ам доллар орчим байгаа нь манайд үнэтэд тусдагих үзэ. Харин Монгол эмчнэр 5,000 төгрөгийн өртөгтэй үйлдвэрлэж эхэллээ. Гадны олон улсад нэр хүндтэй лабораториудын өгсөн дүгнэлтээр уг онцлогоор бусад улсад үйлдвэрлэгдсэн онцлогооруудаас богино хугацаанд оншилдог болохыг нотолжээ. Бид нар энэ Япон улсын Оитагийн их сургуулийн төв лабораторид эрдэм шинжилгээний төв лабораторид шалгуулсан. Энд яаж манай онцлогоорыг шалгасан бэ гэхээр хеликобактерийг оншилж байгаа тэр онцлогоорын өрөмс мэдрэх чанарыг нь өөр Америкийн клот тесттэй харьцуулаад дээр нь тэр онцлогоорыг маань алтан стандарт аргуулсан бактери ургуулах, өс хөрлөх, бактерийг микроскопоор харах, гистохимийн одоо нарийн чухал шинжилгээний аргуудаар шалгаж үзээд биднэрт хариу өгсөн байгаа. Энийгээр бол одоо клот тесттэй Америкийн тесттэй харьцуулахад бол ижил буюу баг жоох илүү төвшөнд сайн одоо өрөг мэдрэх чанартайгаар оншилж байна. Ургуулах, гистологийн гэсэн энэ аргуудаар яг 100% үнэн магттай оншилж байна гэсэн хариу дүгнэлтийг өгсөн байна. Анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн дэргэд гарааны 6 дахь компани болж хеликобактерийн Уриозын төрөвчлсөн онцлогоор үйлдвэрлэж байгаа Mon HP компани өдөрт 50 онцлогоо үйлдвэрлэх хүчин чадалтай Монголынхоо хэрэгцээг бүрэн хангах түвшинд ажиллана. Одоогоор хоёрын хвшлийн эмнэлгүүдэд нийлүүлэлт хийгдэж орон нутгаас захиалгууд авч хэлжээ. Харин улсын эмнэлгүүд тендерийн журмаас болж худалдан авах боломжууд хүрээд байна. Хөрөнгийн их усүрээ боловсрол соёл шинжилгээ ухааны яамны шинжилгээ ухааны технологийн инновацийн төслийн санхүүжилтээр босгож судалгааныхаа ажлыг энхүү үр дүнд хүргээд байна. Монголын эмч нарт багжин байвал дэлхийн түвшинд үнэлэгдэж чаддгийг энэ мэтээр харуулж байна.